Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн цахим хичээлээ эхэлцгээе. Өмнөх хичээлийн сэргийн санацгаая. Өмнө нь бид хүч гэсэн хичээлийг үзсэн билээ. Тэгвэл хүч гэж юу вэ хүүхдүүдээ? Сайн бодоод хариулаарай. Нэг бие нөгөө биедээ хэр зэрэг харилсан үйлчлэл үзүүлж байгааг илэрхийлэх хэмжигт түүнийг хүч гэнэ. Дараах зургийг ажиглаарай. Ямар багж вэ? Хүчийг хэмжихдээ динамометр гэсэн багжаар хэмждэг. Хүчийг ньютон гэдэг нэгжээр хэмждэг. Үүнийг том энэ үсгээр товчилж тэмдэглэдэг. Динамометрийн багжийн зургийг харуулсан байна. Хичээлийн сэдэв: хүндийн хүчийг хэмжих. Хүндийн хүч гэж юу вэ? Бие дэлхийд татагдах хүчийг хүндийн хүч гэнэ. Дэлхийн татах хүч нь эгц доош чиглэлдээ үйлчилдэг. Хүн дэлхийн гадаргын хаанч зогсож байсан гэсэн энэ хүч ямагт дэлхийн төв рүү чиглэнэ. Иймд хүндийн хүчийг сумтай хэрчмээр дүрслэхдээ бид дэлхийн төв рүү чиглүүлж зурдаг. Дараах зургийг ажиглацгаая. Дэлхийн төв харагдаж байна. Дэлхийн төвийг улаанаар тэмдэглэсэн байна. Дэлхийн дээр хүн байна гэж үзвэл дэлхийн өөрийнхөө төв рүү татаж байдаг. Хүндийн хүчийг улмаас бид дэлхийгээс унахгүй байдаг байх нь. Тэгвэл дараах биеийг ажиглацгаая. Энэ биеийн хувьд ижилхэн доош чиглүүлж зурсан байна. Энэ бол дэлхийн төв рүү чиглүүлж зурсан. Бид шалан дээр жингээрээ дасдаг. Хэрэв бид хэврэг зүйл дээр зогсож байсан бол хүндийн хүчний үйлчлэлийн улмаас доош цөмгөн унах байсан. Гэтэл тэгдэггүй. Учир нь шал биднийг дээш түлхэж байдаг. Үүнийг хүндийн хүчний эсрэг тулгуурын хүч гэнэ. Тулгуурын хүч нь үйлчилж буй хүчтэй хэмжээгээрээ жил чиглэлээрээ эсрэг байдаг. Дараах биеийг харъя. Харангөөр харангийн сумаар хүндийн хүчийг тэмдэглэсэн байна. Улаан өнгийн сумаар тулгуурын хүчийг тэмдэглэсэн байна. Шүхүсчний хөдөлгөөн. Цонхоор бөмбөг шидвэл дэлхийн татах хүчний улмаас доош унадаг. Энэ унах хөдөлгөөн хурдсах учир газрыг нэлээд хурдтайгаар мөргөнө. Гэтэл онгоцноос шүхүсчин үсэрвэл доош унаснаар тийм ч их биш хурдтайгаар газардаж чаддаг. Шүхүсчний хурд яагаад багассан бэ? Дараах туршилтыг хийгээрэй. Туршилт 1: шүхэр хийцгээе. Хэрэглэгдэх зүйлс: цаас, гэлгарууд, даавуу, утас, янз бүрийн жинтэй ачаанууд. Ийм байдалтай харагдах нь байна. Туршилтыг дараалал. Өгөгдсөн материалаас сонгоод шүхэр хийх. Хийсэн шүхрээ унгаж туршаад ямар шүхэр хамгийн тогтвортой, удаан унаж байгааг ажиглан гарсан үр дүнгээ хэлэлцэх. Шүхэр агаарт удаан тогтон унах хөдөлгөөнд ямар шинж нөлөөлж байгааг хэлэлцэх.
туршилтын үр дүн. Шөхөр унахад агаар саад болж шөхрийг дээш түлхэж байна. Агаар шөхөрт саатуулах үйлчлэл үзүүлдэг. Шөхрийн талбай, хэмжээ, хөнгөн, хүнд хийц зэрэг нь шөхрийн тогтвортой хөдөлгөөнд нөлөөлдөг. Үүний нэгэн адилаар хөдөлж байгаа бие өөр биеийн хөдөлгөөнийг ч агаар саатуулдаг. Энэ үйлчлэл буюу агаарыг саатуулах үйлчлэл нь агаарын эсэргүүцлийн хүч юм. Гэрийн даалгаварт доорх зурагт харуулсан тохиолдол тус бүрийн тухайн биед үйлчилж буй хөндийн хүч ба түүний эсрэг үйлчлэх хүчийг дүрслээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзтлаа баяртай.